За сайн байна уу? Энэ удаагийн бичлэгээр Mandela effect хэмээх хачирхалтай үзэгдлийн талаар ярив. Бичлэг эхлэхийн өмнө сануулхад сувг бичлэгүүд маань таалагдсан бол лайк, саб дарахаа битгий мартаарай. За ингээд бичлэгтээ оръё. Mandela effect гэж юу вэ? Товчхон хэлбэл энэ нь маш олон хүн ямар нэг зүйлийг ийм тийм байсан гэж бодож байгаа боловч бодит байдал дээр өөр байгаа тохиолдол юм. Тийм олон хүн тухайн зүйлийг буруу санана гэж байх уу? Аль эсвэл үнэхээр тийм зүйл тохиолдсогийн дараа түүнээс хойш тухайн зүйл өөрчлөгдөчих вэ? Цаг хугацааны замнал өөрчлөгдөн параллел ертөнц рүү орчих уу гэх мэт олон асуулт тавихад энэ үзэгдэл хүргэдэг юм. Ингээд жишээгээр тайлбарлая. Хамгийн ихний энэ үзэгдлийг нэрлсэн жишээ болох Манделагийн тохиолдол. Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгуулагч төр засгийн эсрэг тэмцсэн олон жил шоронд хоригдсон Нельсон Манделаг 1980-аад онд нас барсан. Бүр оршуулгын ажлыг нь олон улсад телевизээр дамжуулсан юм. Тэр бичлэгийг би харсан гэж олон зуун мянган хүн ярьж байна. Гэтэл үнэн эрэхтэй Мандела 1990 онд шоронгоос суллагдсаныхаа дараа 94 онд Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2013 он хүрч байж 95 наснда нас баржээ. Тим хэрнэл түүнийг аль 1980-аад онд нас барсан гэж маш олон хүн бодож байсан бөгөөд амьд байгааг нь сүлд мэдээд маш гайхажээ. Чухам ийм үзэгдлийг Мандела effect хэмээн нэрлэдэг болжээ. Ийм үзэгдлийн жишээ маш их бий. За ингээд жишээнүүдтэй товч танилцъя. Эхнийх нь Оддын дайн кинон дээр Дарт Вейдер Люк би чиний аав гэж хэлсэн гэж хүмүүс боддог. Яг ингэж хэлхийг сонссон гэж олон сая хүн ярьдаг. Гэвч одоогийн бичлэгүүдээр тэгж хэлээгүй бөгөөд үгүй би чиний эцэг гэж хэлдэг аж. Тийм хэрнэл Люк би чиний эцэг гэж Дарт Вейдер яхаггүй хэлсэн юм да хэмээн үе олон хүн эргэлдсээр байна. 2. Цасан цагаан эмээх Walt Disney-гийн хүүхэлдэйн киног санаж байна уу? Англи хэл дээр хорон санаа татан толиноос хан дээр байгаа толбонд хэмээн асууж байгаа бичлэг одоогоор бий. Тэгтэл хүмүүс үгүй тэгж хэлээгүй бидний үзсэн анхны бичлэгэнд хатан толбон хэн хамгийн өөрхнийг хилээч гэж асуудаг байсан хэмээн дурсаж байна. Чи юу гэж бодож байна? За дараагийн 3 дахь жишээ. Queen хамтлагийн We Are the Champions хэмээх дуу байна. Энэ дуу We Are the Champions of the World гэж дуустдаг гэж мөн маш их хүмүүс боддог бөгөөд тэг дуулсаар байв. Гэтэл бодит байдал дээр тэг дуустдаггүй ачээ. 4-р жишээ. Пикачу эмээх хүүхэлдэйн киноны ч билүү дүр байдаг шүү дээ. Шар өнгөтэй. Тэгвэл Пикачуны сүүл ямар өнгөтэй вэ? Цаа таагаарай. Тэгтэл маш олон хүн Пикачуны сүүлний үзүүр хар байсан гэж боддог юм. Тэгтэл үгүй хизээч хар байгаагүй шар байсан хэмээн Пикачуг зорсон хүмүүс хэлж байна. Аль нь үнэн бэ? Хизээ нэг цагт хар байж байснаа цаг хугацааны голдрод гажиг үссний улмаас бид шар байдаг параллел ертөнц рүү ороод ирсэн юм биш үү? За дараагийн 5 дугаар жишээ. За одоо манайхны хамгийн их мэдэх зүйл байх KitKat хэмээх бичээний логоны одоо энэ нэрний дунд зураас байсан уу? KitKat гэж зураастай бичигддэггүй, залгаж бичигддэггүй. За таагаарай. Хариулт зураасгүй бичиж байгаа жишээ. Гэвч зураастай байсан гэж зарим хүн мэдгсээр байна. 6. Starbucks-ийн лого. Starbucks хэмээх кофе шопын лого одтой байсан уу, одгүй байсан уу? Энэ тухайд бас маргаа өрнөж байгаа бөгөөд олон хүн одтой байгаагүй дан титэмтэл байсан гэж байгаач тус компани бид бүр дээр үеэс одтой байсан хэмээн тайлбарлаж байна. 7. Байгаагүй эможины тухай. Чи хизээ нэг цагт далайн морины эможи харж байсан уу? Ийм эможи байсан гэж маш олон ярьж байгаач аль биесны мэдээлэлээр бол ийм эможи хизээч байгаагүй байж. Гэсэн ч үгүй байсан би харж байсан, би хэрглэж байсан хэмээн ярьж байгаа хүмүүс мөл маш их байна. 8. За одоо жүжиг үздэг хүмүүс маань энэ тухайд нэг юм хэлэх бах. Ромео Жулиета хоёр тагтан дээр байна. Эмгэнэлт хайрын тухай алдарт Ромео Жулиета жүжигт Жулиета бүсгүй тагтан дээр зогсож байхад Ромео доороос түүний дууд шүлэг уншиж биелий чин болгосон энэ гэж ярьдаг да. Нэг тиймэрхүү үзэгдэл гардаг юм. Монгол тавигдсан жүжигтэр л тиймэрхүү үзэгдэл гардаг байсан. Бодвол их зохиолд нь тийм үзэгдэл байсан болоод л тэгж орчуулаа биз. Тэгтэл одоо Шекспирийн зохиол Жулиета ердөөсөө ч тагтан дээр зогсдгүй бөгөөд зүгээр л цонхоор цухаж байхад нь Ромео түүнтэй ярилцдаг гэж бичигддэг болжээ. Өөр байж байгаа тийм болов уу? Эсвэл үнэхээр ийм байсныг нь өчнөн олон жүжигийн зохиолч орчуулагч нар анзааралгүй өөрөөр орчуулдаг юм уу? Аль эсвэл ингэ дандаа ингэ тагтан дээр өөрчлөөд ингэ тавьчихна гэж баймааргүй юм. За ямар ч үсэн Ромео Жулиеттай холбоотой ийм арга бас гарсан байна. 9. 1960-аад онд дэлгэцэнд гарсан Альфред Хичкокийн Шувуунууд хэмээх аимшигын триллер кино бий. Энэ кино би бас анхаар цагаанаар л үзэж байсан.
Итгэн жилийн өмнө шүү дээ. Үнийг бол би бол санаж байна. Тэгтэл өдгөө энэ кино анхнаасаа л өнгөт байсан шүү дээ гэсэн яриануд гарч тэг тайлбарлаж байгаа бөгөөд өнгөт хувилбар нь гарчжээ. Тэгсэн уг кинон тогсон жүжигчд хүртэл энэ кино анхнаасаа л өнгөт байсан ч гэсэн ярианд тогсон байна. Гайхалтай. Тэгвэл яагаад хар цагаан хувилбар нь итгэн жилийн өмнө хүртэл дэлгэрсэн байх вэ? Анхны зурагтууд хар цагаан байсан болохоор өнгөтөр хийсэн киног хараар үзжээ гэж зарим тайлбарлахыг оролдож байна. Тэгсэн ч гэсэн хэрэг өнгөт байсан бол яхаараа кино театрт үзсэн хүмүүс хүртэл энэ кино хар байсан гэж дурсаар байгаа юм бэ. За 10. За энэ тохиолдол уран зурагтай холбоотой. Wanderer Above the Sea of Fog хэмээх алдартай уран зураг би нэг гэр өндөр уулын оройд тэр өөр уулс руу хараад ингэ зогсож байна. Цаана нь ман дунд уул сой мод хүртэл харагдана. Гэвч яагаад ч юм бэ хүмүүсийн санаанд энэ хүн уул руу биш тэнгис рүү харсан байсан юм шиг санагджээ. Нэр нь хүртэл манад тэнгис гэсэн нэртэй зураг шүү дээ. Үүнээс болоод тэр хүмүүс энэ зургийг дахин бүтээж үүнийг дуурай ингээд зураг авахлахдаа уулан дээр биш харин дандаа тэнгисийн иргэтээр дуурай зураг авахулсан байдаг юм. Хүмүүс буруу санаад байна уу аль эсвэл хизээ нэг цагт энэ зураг үнэхээр тэнгисийг харуулж байв уу? За дараагийн тохиолдол хөгжмөнтэй холбоотой. 11. Видеоклип тоглолдог төхөөрөмжүүд. Хамтлаг дуучдын видеоклипүүд анх хизээ үссэн гэж та нар бодож байна. Википедиадын талаар бичснээр бол 1940-50 онд клипүүд үүсжээ. Үүнтэй холбоотойгоор 1940-од онд баарнуудад зоос хийхэд видеод клип тоглолдог скопитон гэдэг төхөөрөмжүүд байсан гэж сүүлийн үед ярьдаг болсон байна. Тэгээд зогсохгүй үүнтэй өрсөлддөг Panorama, Cinebox, Color Sonics гэх мэт ийм төхөөрөмжүүд бас байсан гинэ. Гэвч ийм төхөөрөмжийг би амьдралдаа ч хараагүй бөгөөд техник технологи Монгол улс Орос зүйлд нэвтэрсэн байлаа гэхэд ийм төхөөрөмжийг харуулсан кино хүртэл харж байгаагүй гэд боддоо. Миний үдчихсэн 1940-од оны тухай тэр бүхэл 1950-од оны их үеийг харуулсан кинонд хүртэл ямар ч юм зоос хийгээд клип үздэг ийм төхөөрөмж би л амьдралдаа харж байгаагүй. Гинт ийм төхөөрөмжүүд гараад ирсэн юм шиг. 12. Леонардо да Винчигийн Витрувийн хүн хэмээх алдарт зураг. За нэг хүн ингээд нэг нүцгэн хүн ингээд гараа алдалцсан юм зураг байдаг. За тэгвэл энэ хүний гарыг хэдийн янзын байрлалаар харуулсан байдаг вэ? Хэдэн гар энэ зураг дээр харагддаг вэ? За та нар таагаарай. За хүмүүс 6 гар байсан гэж санаж байгаа боловч одоо байгаа аль бие усны гэх хувилбараар бол энэ зураг 4 гартай л байгаа жээ. 13. Анхны GPS төхөөрөмжүүд 1970-ад онд бий болсон гэж хүмүүс боддог. Тэгтэл бүр 1930-ад онд анхны цаасан GPS төхөөрөмжүүд хэрэглэгддэг байсан гэх түүх байдаг байна. Бага зэргийн туршилтууд бол байсан байж болох юм. Гэхдээ өргөн хэмжээнд хэрэглэгдэж байсан нь бол аль эсвэл хэн нэгэн хүн төрөлхтний урдны түүхийг өөрчилж шин дуурсамд суулгахыг оролдоод байна уу гэж сэрдмээр. 14. За энэ удаагийн тохиолдол пүүзтэй холбоотой байна. Монголд сүүлийн үед 10-аад жилд орж ирсэн одоо Skechers гэдэг пүүзийг хүмүүс мэддэг болоод байгаа. Хөлд тун эвтэйхэн пүүз. Тэгтэл уг компани нэр Т үсгтэйгээр Skechers гэж бичигддэг байсан хэмээн олон хүнд орсож байгаа жишээ. Энэ талаар нэлээд их маргаан гарснаас үлдээ тус компанийн манай нэрэнд хизээж Т үсэг байгаагүй гэсэн реклам хүртэл хийсэн байна. Гэвч Т үсгтэйгээр нь санаж буй хүмүүс байсаар л байгаа жишээ. Дараагийн маргаан баримлалтай холбоотой 15. Сэргэн мандлын үеийн нэрт баримлч Микеланжелогийн Дэвид хэмээх алдартай баримлал бий. Нэрийг мэдэхгүй зургийг нь харсан хүмүүс зөндөө биз. Уг баримлын нүдний цэцгийг дугуй хэлбэртэй хийсэн гэж хүмүүс боддог байсан юм. Тэгтэл одоогоор өгж буй аль бие усны тайлбараар бол уг баримлын нүдний цэцгийг буюу нүдний гол нь тэр хүүхэн хараа нь бүр эртнээсээ л зүрх шиг хэлбэртэй байжээ. Энэ бичлэгийг хийх үедээ би бас үнийг анх удаага сонсон маш гайхсан бөгөөд өмнө нь яагаад энэ талаар огт сонсоогүй юм бэ? Яагаад зүрх шиг хэлбэртэй хүүхэн хараатай гэж сонсч байгаагүй харж байгаагүй юм бэ хэмээн маш гайхав. Харахад ч ивгүй. Үнэн дээр би энэ баримлын хизээч юм тод байгаагүй зүгээр л тэр чигтээ цагаан байсан юм шиг сандаг. Тэгтэл доторх болор юм тэрийг нь хийгээ зогсохгүй. Бүр хүүхэн хараа нь зүрхийн хэлбэртэй болоод явчлаа шүү. Юу л болоод байна да. Энэ баримлыг үеийн үед өчнөөн зураач баримлчид судалж маш олон янзаар дуурайн судалбар зураг зурж дуураймал баримлууд бүтээж байсан ч
хизээч нүдний хүүхэн хараатай холбоотой талаар ярьж хөндөж байгааг нь учирхалтай. Ганц энэ баримлч биш, цагийн аясаар алдартай бусад баримлуудын зүс царайч бас өөрчлөгдөд байх шиг байгааг үе үеийн хүмүүс анзаарсныг энд дурдъя. За 16. Дараагийн эффект түүх амьтантай холбоотой. Америкийн зэрлэг өрнөд гэхээр ямар зүйл таны санаанд буухах вэ? Ковбойчууд, буудалцаан, алтны халуурал, хүзүүгээ боосон дээрэмчт халуунаар тэгсэн ч хизээж тэмээ таны санаанд буухгүй дээ. Тийм ээ. Ер нь Америкт энэс бүрийн сони ачаа амьтад байдаг гэсэн хэрнээ тэмээл Америкт байгаагүй тэмээтэй монголчууд бид мэднэ шүү дээ. Америкчууд хоёр бүхтөө тэмээ хараад маш их гайхдаг бөгөөд бид ч дэлхий дээр хоёр бүхтөө тэмээ баг өөр газар байдгүй гэдэг ойлголттой байсан. Араб юм уу ойрхот орондод л ганц бүхтөө тэмээнүүд байдаг гэж бид боддог байв. Тэгтэл сүүлийн үеийн судалгаагаар 1860-аад онд Америкт 1-2 бүхтөө тэмээнүүдийг аваачсан байна. Америкийн харин тэмээ луус хоёрын аль нь цөлд илүү тохирох вэ гэж туршихад тэмээ нь илүү тохирсон аж. Нэг тэмээ 12 морины ажил хийж байсан бөгөөд 9 цөлд ус хаанаас олохоо илүү сайн мэдж байжээ. Гэвч тэмээг Америкчууд сайн тижиж чадахгүй байсан тул маш олон тэмээ зэрлэгчин хээр гарч тэр бүхэл зарим нь Канад руу гарсан гэсэн зүйл ярьдаг болжээ. Үнэхээр тийм байсан уу? Эсвэл сүүлд бас Америкийн түүх өөрчлөгдөж тийм байсан юм шиг болоод явчих вэ? Цаг хугацаанд шугам өөрчлөгдөжгүй яв. 17 дугаар жишээ. Кинотой холбоотой. 1988 онд дэлгэцэнд гарсан гол дүрд нь Кевин Костнер тоглосон Мөрөөдлийн талбай хэмээх кино бий. Энэ кинонд Кевин Костнерт хэрв чи үүнийг баривал тэд ирэх болно гэж нэг хоолой хэлдэг байсан юм. Тэгтэл сүүлд үгүй ерөөсөө тийм байгаагүй. Хэрв үүнийг чи баривал тэр ирэх болно гэж хэлдэг болсон байна. Үүнтэй холбоотой хүмүүсээс ийм байгааг хүчтэй гэд маш их маргаж байгаа ч. За 18. Зураач Эдвард Манчин бүтээсэн Scream хэмээх алдартай зураг байдаг. Нэг юм хашгирч байгаа нэг юм салхи мэлхтэй юм шиг юм зураг байдаг. Энэ зургийн хэдэн хувилбар байдаг ч нэг хувилбарт нь тухайн тэр хашгирч байгаа хүний гарт алтан цаг юм уу бугуйч байдаг болсон байна. Үүнийг хүмүүс саяхан анзаарчээ. Тэгтэл үүнийг үүнээс өмнө хэн ч анзаараагүй байв. Үнэхээр ийм бугуйч анханасаа байсан уу? Сүүлд нэмэгдэвөө? Өмнө байсныг хэн ч анзаараагүй юм уу гэсэн юм маргаан одоо бас гарч байна. За 19. Britney Spears-ийн Hit Me Baby One More Time гэдэг дууны клипийг санаж байна уу? Britney Spears сургуультай богино бүхтээ сууж байдаг. Хичээл завсарлах хонх дуугарыг хүлээгээд ингэ сууж байдаг клип. Тэгээд хонх дуугар мэт коридорт гарч бүжгэлдэг. За тэгвэл би нэг юм асууя. Britney Spears-ийн клиптэй ямар богино бүхтээ байсан бэ? Санаж байна уу? Бодоод үзээрэй. 10 секундын хугацаа өгье. 19 8 7 6 5 4 3 2 1 за цаг боллоо. Ийм алаг ювхтэй байдаг байсан уу? Ингэ санагдаж байна уу? Тэгтэл одоогийн клипэндээ Бритни ийм ювх өмсөөгүй байдаг юм байна. Тас харыг өмссөн байна. Би бас тэр клипийг нь үзээд ястаа мэл гайхсан. Юу вэ? Үгүй штэ алаг байсан биз дээ. Хэрвээ гадаад их сурвалжуудыг үзэх бол би л буруу утсан байх гэх юм бодоод өнгөрнө. Гэтэл ганц би биш маш олон хүн, магадгүй хэдэн зуун мянган хэдэн сая хүн алаг судалтай ийм шотой ювхтэй байсан. Түүнийг нь дуурайгаад би бас тийм алаг шотой ювх худалдаж авч байсан хэмээн одоо ингэж ярьж байна. 20. Мауглигийн тухай хүүхэлдэйн кино. Номыг нь би багтаа уншиж байсан, тийм болохоор хүүхэлдэйн киног нь ч үзэж байлаа. Баалуу гэд баамга бүжгэлдэг хэсэг байдаг да. Бүр санаанд үлдсэн. Баалуу ямар өнгийн ювхтэй бүжгэлдэг вэ? Шаруу, хөхөө, бас ливч хүмсдэггүй санаж байна уу? За би бодох хугацаа өгье. Бодсон уу? Одоо тэгтэл зурагтаар гаргаж буй хувилбар нь шар болчихсон байна. Бас ливч гэхгүй. Яалтчгүй энэ баамгааны коконатын альсаар хийсэн ливч хүмсэн бүжгэлж байсныг нь бол би санаад байгаамаа. Маш олон хүн бас ингэ санаж байгаа бөгөөд тэр хөхөнгийн ювх ливч хүмсэн байсан гэсэн гэж ингэж ярьж байна. Тэгтэл яалтчгүй одоо угаасаа шар байсан штэ гэж нэг тайлбарууд хэлж байна. Тэр байтугай Google-ийн киног зурсан зураач нь хүртэл баамга балуу ливч зүүсэн байсан хэмээн блогто бичсэн байсан нь одоо тэр чигт үлджээ. Тийм хэрнэл одоо зурагтаар гарч буй хувилбарууд нь ливчгүй болчихсон байна. 21. Monopoly гэдэг хөлөх тоглоом байдаг. Тэгвэл энэ тоглоомны логон дээр байдаг хүн нүдний шилтэй байсан уу, шилгүй байсан уу? Би бол шилтэй байснаар санаад байгаа юм. Гэвч шилгүй. Ерөөсөө өрөөс нүдний шилгүй байсан гэж одоо бас ингэж ярьж байна. Энэ талаар маш их маргаан дэгдэжээ. 22.
Forrest Gump кинонд Forrest Gump амьдрал яг л хайрцагтай шоколадч гэж хэлдэг дээ. Монголоор ч гэсэн тэгж орчуулсан байдаг. Үнэхээр ч киноны ихэнх хэсэгт ээж нь тэгж хэлдэг. Тэгтэл одоо гарч буй англи хувилбарууд дээр киноны төгсгөл хэсэгт Forrest Gump амьдрал хайрцагтай шоколадч байсан гэж ярьдаг болжээ. Өнгөрсөн цаг дээр. Утган шаал өөр болж байгаа биз? Хизээ яагаад өөрчлөгдөж өгвөө? Эсвэл олон сая үзэгчид ийм киноны утганд нөлөөлөх ийм чухал зүйлийг цөм анзаараагүй өнгөрсөн юм уу? Сонирхол юм. 23. Хураг майлхаа болон кинон дээр хүний мах иддэг Ханнибал сайн уу Кларис гэж хэлдэг гинэ. Уг нь бол тэгжлэхийг би сонсч лээсэн юм да. Яаж нэрийг мэдвэ гэж бодогдчихлээсэн. Гэвч одоо байгаа хөлбөрт нь тэгж гардаг байжээ. Үүнээс болоод бас нэлээх мар гандагдж байна. 24. За одоо газар зүйн мэдлэгчин шалгая тун амархан гэмээр асуулт. Өмнөд Америк хаана байдаг вэ? Хойд Америкийн хаана байрладаг вэ? Бодох хугацаа өгье. 10 секунд. Цаг боллоо. За бодсноо. За тэгвэл сүүлийн үеийн дэлхийн газрын зургаар бол Өмнөд Америк, Хойд Америкийн чанх урд биш харин арай зүүн өмнөд байрладаг болжээ. Ёо гайхмаар байгааз. Бараг л чанх урд нь байсныг би бол санаад л байгаа юм да. Дэлхийн твүүд жоол нь хөдөлдөг. Гэхдээ хэдэн сая жилд нэг хэдхэн метр хөдөлдөг гэл ингэ ярьдаг. Тэгтэл ингээ хэдхэн жилийн дотор ингээд хэдэн зуун километр газар ингээд нүгөө явчихна гэж бас ингээд баймаргүй. Одоо тэгвэл энэ газрын зургийг хартаа бүр юм хажууд чи яаж исэн мэт 100 байсан гэж юу? Үгүй ердөө чи юм байсан гэж санагдахгүй байгаа юм. Тэгтэл одоо хойд өмнөд Америкийг ингэж зурдаг болсон байна. Тэгээд бас энэ Гренландыг хартаа ямар том юм бэ? Бас Америкт ямар ойрхон юм бэ? Бараг Америк ТV-с том харагдчих шүү дээ. Америкт ийм ойрхон бараг Америк ТV-д байгаа юм бол Трамп авъя гэж үтгэхээс яах вэ? Тэм бицтэй. За 25. 1990 онд дэлгэцэнд гарсан Синдбад тэмээгч жүжигчин Жини Бой Бирдийн дүр тоглосон Шазам хэмээх хүүхдэд зориулсан нийт киног санаж байна уу? Нэг хөгжилтэй гоё кино байдаг та тийм ээ? Үтсэн байна уу? За үтсэн нь гараа өргөөрэй. 10 тоолъё. 10, 9, 8 Шазам гэдэг киног үтсэн байвал гараа өргөөрэй. 8, 7, 6, 5, 90 онд дэлгэцэнд гарсан Шазам гэдэг киног үтсэнийг хайж байна. 4, 3, 2, 1 тэг. Тэгтэл одоогийн түүхээр бол ердөөсөө ч тийм кино бүтээгдэж байгаагүй ажээ. Оронд нь Шакил Онилийн тоглосон Казам гэдэг кино бүтээгдсэн байгаа юм байна. Гэвч яалтчгүй олон хүний сэтгэлд бодолд Шазам гэдэг кино бүтээгдсэн би үтсэн гэдээ одоо ингэ хүмүүс яриад салахгүй байгаа чи. Хэрвээ та Шазам гэдэг киног үтсэн гэж гараа өргөсөн бол энэ киног үтсэн гэж ярьж байгаа тэр хүмүүсийн тоонд орж байгаа юм байна. За дараагийн жишээ 26. Мона Лизагийн нэмсгэлэл. Леонардо да Винчигийн алдарт Мона Лиза зургийг нэмсгэлж байна үгүй гэсэн маргаан хэдэн цон жил үргэлжилсэн. Одоо ч дууцсан бүх хэлбэр сонирн болоод байна. Учир нь сүүлийн үеийн зургийг нь харуул Мона Лиза арай л илүү нэмсгэлээд нэмсгэл нь бүрч толдроод байгаа юм шиг хүмүүс санагддаг болжээ. 27. За одоо автомашин сонирхчдод сонирхолтой асуулт тавья. Энэ одоо автомашинтай холбоотой зарим сонин Манделагийн эффектийг авч үзье. Volkswagen гэдэг машиныг манайхан мэднэ үстэй киноноос ч тэр бодитоорч тэр Touareg гэж загварч Монголд нэлээд явдаг байсан. За тэгвэл машин үйлдвэрлэгч Volkswagen компани лого ямар байдаг вэ? Шпэг бол ямар ч байсан W үсэгтэй. За тэгээд төсөөлөд үзээрэй. Санаанд нь бууж байна уу? За одоо зургаар асууя. Энэ хоёр логоны аль нь Volkswagen-ы лого вэ? За та алиг нь Volkswagen-ы лого гэж бодож байна. Баруун тал нь уу, зүүн тал нь уу? Голдо зураас тань үгүй юу? Тийм ээ, Volkswagen-ы лого голдо зураасгүй та зөв таалаа гэж хэлмээр байгаа боловч үгүй ээ. Голдо зураастайг нь Volkswagen-ы лого гэж одоо ингэж ярьдаг болсон байна гин. Угаасаа ийм байсан гэж зарим нь ярьж байгаа ч гэсэн олон сая хүн үгүй тийм байгаагүй зайгүй байсан гэж ярьж байна. Миний хувьд бол би бол зайгүй хөлбөрийг нь ингэ санаж байна да. Та нар юу гэж бодож байна? Та нар аль хөлбөрийг санаж байна? Энэ тухай сэтгэлээ комментаар бичээрэй.
За одоо энэ жагсаалтаа 30 хүргээд зогсъё. 28. Chick-fil-A хэмээх төргийн олонний газар Америкт байсан. Нэрийг нь би маш олон зүйл дээрээс харж байсан. Chick гэж бичдэг. CHIC. Түүнээс биш chicken гэдэг нь chick гэж бичдэггүй. Яагаад гэхээр зориуд модорхож Франц маягаар ингэж бичсэн байлгүй гэж би бодож байсан юм. Chick-fil-A. Тэгтэл одоо англи маягаар chick гэд CK-тэй бичээ зогсохгүй бүр бид хизээж лого брэнд нэрээ өөрчлөөгүй. Угаасаа л ингэж бичдэг байсан штэ гэж ярьж байна. Юу гэсэн үг вэ гэдэг нь ашгармаар. Цаг хугацааны ингэж замлал нь голдрол нь дахиад өөрчлөгдөж хөө гэмээр. Бүр дээр үн зүйлс биш одоо үн зүйлс хүртэл магадгүй бид нэг унтаас ирэх хооронд хорвоо ертөнц түүх өөрчлөгдөд байна уу да гэмээр. Энэ талаар маш олон хүн гайхаа интернетэд бичлэг оруулжээ. Нийтээс Chick-fil-A Mandela гэж тавил өчнөө хүн яахаа мэдэхгүй гайхаж хоцорсноо илэрхийлэн бичлэг оруулж байна. Өөрт өмнө интернет байгаагүй гар утас байгаагүй тул түүх ч юм уу ямар нэг зүйлсийн нэр ус шин чанар гадаад өнгө төрхөө өөрчлөгдөхөд хүмүүс бие биендээ хэлж чадахгүй үзэл бодлоо илэрхийлж хоорондоо холбогч чадлаггүй. Тусдаа за ийм болоо юу би л буруу санаж байгаа юм байх та гэд бодоод гайхаад өнгөрдөг байсан бол одоо үгүй чи буруу бодоогүй би бас тийм байсныг мэднэ гэж ингээд хоорондоо холбогдсон ингээд ярилцах боломж гарч ирснээр байдал арай өөр болж байх шиг байна. За дараагийн жишээ 29. Америкийн бэлэгд болсон Uncle Sam-ийн малгай ямар байсан бэ? Уртан малгай байдаг та. I want you гэсэн бичгтэй юм нэг ийм плакат постэр үүдэг. За тэгвэл энэ Uncle Sam-ийн малгай ямар өнгөтэй ямар дизайнтай байсан бэ? Санаж байна уу? Ийм байсан уу? Ийм модтой, судалтай, хар, улаан өнгөтэй. Ийм малгай санаад бууж байгаа биз? За тэгтэл энэ ийм байгаагүй гэж чинь. Одоо тэгс ямар болсон гэсэн чинь ийм байсан. Угаасаа л ийм байсан шүү дээ гэдэг нэг юм сонин ийм цагаан малгай гаргаад ирэхээ. Нэг том ийм урталтаа нэг том ийм тав шуутай. Нэг л нүдэнд нэг бууж өгөхгүй байгаа юм да. Маш олон хүн үүнд эргэлзэн үгүй өөр байсан гэж маргаж байна. За ингээд бас нэг юм аргаан болж байгаа юм чи. За ингээд энэ бичлэгт ордог сүүлийн 30 дахь жишээ. Америкийн ерөнхийлөгч Кеннеди буудуулахынхаа өмнө машинд хэдүүлээ сууж явсан бэ? Хэдэн хүн түүний машинд байсан бэ? Хэдийгээр энэ Монголын түүхтэй холбоотой биш боловч бид энэ тухай янз бүрийн кино нэвтрүүлэг харж байсан болохоор чамд энэ тухай ямар нэг бодол төсөөлөл байж болох юм. За тэгээ өөрийнхөө хэлбэрийг төсөөлөөрэй. Ямар ч үсэн Кеннеди ерөнхийлөгч машины арын судал техничтэйгээ суугаад явж байсан. Урд нь хэдэн хүн суугаад явж байсан бэ? Нэг бие хамгаалагч ганцхан жолооч байсан уу? Хоёр хүн сууж байсан уу? За ингэ төсөөлөд надад хариугаа хэлнэ үү? Кеннеди машиндаа хэдүүлээ сууж байсан бэ? 4 үү? 3 үү? За тэгтэл сүүлийн албан ёсны мэдээгээр албан ёсны баримтаар тайлбараар юу гэж өгнө гэхээр Кеннеди машиндаа зургуулаа суугаа явж байжээ. Кеннеди арын суудал суугаа зогсохгүй бүр арын суудал сууж байв. Өөрөөр хэлбэл 3 игний суудалтай лимузин машин суугаа явж байж. Өмнө нь яагаад энийг ажиглаагүй юм бол үүнээс арай л өөр харагдчихсэн юм да тийм биз? За ингээд үүнтэй холбоотойгоор хүмүүс бас маш их ингээд сонирм гайхаад маргалдаж байна. Тэгээ зарим нь үгүй ийм 3 игнэтэй машин байгаагүй. Би үүнийг санахгүй 2 игнэтэй урт тойд гэсэн 2 игнэтэй машины арын игнэд л ингээд суугаад явж ирсэн шүү дээ. Одоо манай энэ Кеннедийн тухайн музейд хүртэл ийм 2 игнэтэй машин ингээд суудсан ийм үцмэрүүд байна шүү дээ гэд ингээд ярьж байна. За ингээд Мандела эффект үзэгдэлтэй холбоотой 30 сонин үзэгдлийг танилцууллаа. За бонус болгоод өөр нэг эффектийн талаар ярив. Сүүлийн үед гэсэн зарим хүмүүс хүний зарим эрхтний байрлал жаахан өөрчлөгдөд байна уу да. Эцдэр цагийн тайлбартаас хүртэл жаахан зөрөөд байдаг боллоо. Бөөр дотор эрхтний байрлал жаахан сонирн байдаг боллоо гэсэн зүйл ярьж байна. За жишээ нь хэн бүхний мэд хамгийн энгийн гэж бодсон зүйлийг асууя. Төрийн сүлд дуудуулахад та гараа хаан тавьдаг вэ? За таны хариулт юу вэ? Зүрхэн дээрээ юу? Тэгвэл таны зүрх хаана байдаг вэ? Маш энгийн асуулт байгаа. Энийг төрмөр юу асуугаад байгаа юм бэ гэж бодмоор.
цээжийн зүүн талд гэж та хариулж байна уу? Бид нэг зүүн талтаа ингээ гараа тавиад төрийн тул ингээ тулт нь штэ. Тэгсэн эрдэмтэд үгүй ээ зүрхт нь байрлалгүй гэж үздэг болоод байна. Болоод байна ч гэж энэ шинэ параллел ертөнцийн зүрх голдоо байрладаг гэжээ. Зарим хүмүүс үүнтэй холбоотойгоор би хуучин цаг хугацааныхаа шугамын хүмүүсийг шинэ энэ параллел ертөнцийн хүмүүсээс яаж ялгаж байна вэ гэхээр би тэднээс таны зүрх хаана үдвэ гэж асуудаг болсон. Хэрвээ чи зүрх зүүн тал байдаа гэж хариулж байвал чи миний адил хуучин параллел ертөнцөөс ирсэн хүн байна. Харин цээжний голд гэж хариулж байвал чи хуучин ертөнцөг биш харин шинэ параллел ертөнцийн шинэ колон хүн байна гэж би ингэж үздэг болсон гэж ингэ тайлбарлажээ. Зүрх хаана үдвэ та зүүн тал байдаг гэж бодсоор байна уу? Хэрв тийм бол яг одоо Google нэгээд хүний зүрх хаана байдгүй гэд асуугаад үз. Хаана байгааг танд хариулж байна. За бид сайгаад үзье. Бурхан минь. За ийм л байна. За дараагийн асуулт асууя. Мөн хүний биеийн анатомитой холбоотой. Маш энгийн асуулт. Бөөр хаана байдаг вэ? Хүний бөөр хаана байдаг вэ? За та юу гэж бодож байна? За бөөрэ хаана гэдгийг заагаарай. За одоо та миний юу гэж хэлэх гэж байгааг баг мэдж байгаа болохоор би энэ талаар хариуллаад чи яах вэ? Яриад яах вэ? Та өөрөө энэ талаар Google-ээс хайгаа судлаад үз. Таны бодсон шиг биш байх вэ? Гайх вэ хэмээн урьдчилаад сануулъя. За ингээд энэхүү бонус жишээг ингээд өгсөн тул одоо энэхүү жагсаалтаа ингээд өндөрлөө. Мэдээж үүнээс өөр зөндөө олон хачирхалтай тохиолдлууд байгаа тул та бүхэн сонирхвол өөрсдөө энэ талаар судлаад үзээрэй. Одоо харин энэ үзэгдлийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа болон шалтгааныхын тухайд хэрхэн тайлбарлаж бодож байгаатай танилцъя. Юун түрүүн өнгөрсөн 10 жилийн дотор ийм үзэгдлүүд маш гарч байгааг олон хүн анзаарчээ. Дэлхийн өнцөг болон бүрээс ийм тайлбар бичлэгүүд орж ирдэг болсон байна. Тэгэхээр энэ бол зөвхөн зарим нэг газар орныхонд тохиолдож байгаа мó тэдний анзаарч байгаа зүйл биш бололтой. Түүнчлэн энэ үзэгдэл зөвхөн дээр болоод өнгөрсөн зүйлийн тухайд биш, харин бидний өнөөгийн амьдралд, өнөөгийн амьдрах хугацаанд болж буй тэр бүх хил өнгөрсөн хэдхэн жилийн дотор хүртэл тохиолдсон үзэгдлүүдтэй холбоотойгоор тохиолдож байна. Тайлбарын тухайд гэвэл цаг хугацааны зам өөрчлөгдөн биднийг замаас нөгөө зам руу буюу параллел ертөнцид ороход эргэн тойрны нөхцөл байдал өөрчлөгдсөн ч нөгөө ертөнцөөс ирсэн хүмүүс өнгөрсөн нөгөө хуучин параллел ертөнцид ямар байснаагаа мартахгүй санаад байгаа бололтой. Энэ параллел ертөнцид байсан хүмүүсийн хувьд мэдээж угаасаа л тийм байсан мэт санагдах бол нөгөө хуучин ертөнцөөс орж ирсэнгүүд нь өөр санагдах нь мэдээж. Үүнээс болоод зарим хүмүүс нэг байдал өөрчлөгдсөн гэдээ анзаараад байгаа бол зарим нь угаасаа юм байсан штэ хэмээн ингэж ярьж байгаа бололтой. Дараагийн бас нэг тайлбар нь Large Hadron Collider гэх мэт CERN-ийн одоо ингэ атомын цөмийн том ингэ судалгааны байгууллагууд атомын цөмийн ингэ туршилт хийж игэл бөмбөсүүдийг хооронд мөргөлдүүлэхэд асар том энерги ингэ дөрвөлт үүсэж байгаа бөгөөд энэ дөрвөлт нь гадагшаа цацран цаг хугацаа орон зайд өөрчлөлт оруулж байна хэмээн зарим хүмүүс ярьж байна. Харин өөр зарим нь ирээдүйн их маань цаг хугацааг ухраах гэх мэт одоо юм байгаль байж боломгүй юм сонин юм туршилт хийх үед үр дагавар нь бидэнд нөлөөлж байна. Долгион нь манай ертөнц одоогийн цаг хугацаанд нөлөөлж биднийг одоо явж байгаа цаг хугацааны замаас ингэ цохиж гаргаад өөр цаг хугацаа альтернатив параллел ертөнц рүү оруулж байж магадгүй гэж бас иймэрхүү тайлбар хэлж байна. За тэгвэл үүнээс гадна өөр нэг тайлбар байгаа нь бид угаасаа ямар нэг асар том орчлонгийн дайны тийм том компьютер тоглоом симуляц дотор байна. Яг л Grand Theft Auto буюу GTA хэмээх компьютерийн тоглоом дотор байгаа дүрүүд шиг бид тийм компьютерийн одоо дүрүүд болчихсон байна. Компьютер тоглоом зохиогчд буюу бурхад энэхүү симуляц програмд ямар нэг өөрчлөлт оруулахад тэрхүү кодонд нь офисчуудад нь өөрчлөлт ороход бидний одоогийн ертөнц орон зайд өөрчлөлт орж бид параллел ертөнцид ороод байна гэсэн ийм тайлбар хэлж байна. За ингээд аль наас нь ч болоод ингээд орчлон ертөнцид өөрчлөгдлөө гэсэн хүний тэрхүү өөрчлөлт нь хүний оюун санаа, зүрх сэтгэл шууд нөлөө үзүүлж чаддаггүй бололтой. Үүнээс болоод сансрын програмчд өөрчлөлт оруулан орчныг ингээд өөрчлөд байгаа ч гэсэн бидний ойд орсомж өөрчлөгдөхгүй, устдахгүй хэвээр байгаа бөгөөд үүнээс болоод бид ийм байгааг хүчтэй өөр байсан штэ гэсэн ийм мэдрэмжүүд бидэнд төрж байж магадгүй гинэ.
Ер нь сүүлийн үед том тэр бомтнууд ч тэр физикийн эрдэмтэд ч тэр зах цухаасаа бид ер нь компьютер тоглоом дотор байгаа юм биш үү? Манай ертөнд симуляц мөн үү? Яагаад нарны гэрэл секундэд тодорхой хурднаас илүү хурдан тусч чаддгүй юм бэ? Тэгвэл яагаад энэ хурд үүнээс илүү байж болдгүй юм бэ гэсэн ийм асуулт тавьж байна. Тэгээд яагаад гэвэл энэхүү констант яг л компьютер тоглоомоор тоглоом рендерлэн дүрслэл үүсгэх хурд шиг хурд юм. Хэрв нарны гэрэл 300 мянган км/с-ээс илүү хурдтай тусвал тэнд нь харагдах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл орчлонгийн компьютер бидний нүдэнд харагдах зүйлийг рендерлэн бүтээж амжаагүй байх болохоор орчлонгийн бүтээж харуулах хурднаас удаан байлгахын тулд гэрлийн хурд ингэж тогтоод зааж өгсөн байна гэсэн ийм тайлбарууд ч хийгдэж байна. Магадгүй ийм сүнстэй гэмээр ийм сонин үзэгдлүүдтэй учирч байсан болохоор Нобелийн шагналт физикчид квант физикийг амар сонин гэж бодоогүй хүмүүс түүнийг ойлгоогүй гэж хэлж байв. Зарим нь үнэхээр квант физикийг сүнс судлал гэж хэлэхэд хүрээд байгаа бөгөөд энэ талаар ярихгүй байсан дээр ч гэж үздэг болжээ. За тэгээд тэр талаар ярил бүр өөр нэг туулааны үрлөө орох тул ингээд зогсон. Энэхүү бичлэгтээ ямар ч гэсэн Мандела эффект хэмээх үзэгдлийн талаар инхүү ярьлаа. Энэ нь бидний ярьдаг дежаву хэмээх үзэгдлийн бас нэг хөвлбөрч байж болох юм. За ингээд энэхүү бичлэгээ өндөрлөө. Энэ үзэгдлийн талаарх бодол саналаа та бичлэгийн доорх комент хэсэгт оруулаарай. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.